эрүүл сарвал элэг бүтэн байна гэдэг хамгийн том аз жаргал. Эрүүл мэндийг алдна гэдэг чинь ар гэр ерөнхийдөө цаг хугацаагаа бүгдийг алдна гэсэн үг шүү дээ. Бүхэл амьдралын хооронд хятхан хорон байна гэдгийг чинь бид нэр тэрний чинь анзаарахгүй мэдхгүйгээр тэгэл өнгөрдөг шүү дээ. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалтай байхын тулд надад илүү их цаг хугацаа хэрэгтэй. Хүмүүс зөвхөн өөрсдийнхөө төлөө төдийгүй гэр бүл, үр хүүхэд, хайртай дотны хүмүүсийн төлөө амьдарч тэднийхээ дунд илүү урт удаан аз жаргалтай байхыг хүсдэг. Үүнд мэдээж эрүүл их байх нь чухал. Эрүүл сарвал амьдрахын тулд амьдралынхаа чанарыг дэвшлүүлэх хэрэгтэй. Үнэн дээр өнөөдөр мөнгөтэй л үхээргүй болсон байх шүү дээ гэж хүмүүс ярьж байна. Амьдралын чанар дээшлэхийн тухайн хүний эрүүл мэндэд тустай л да. Гэхдээ хүн хичнээн мөнгөтэй байлаж цаг хугацааг эргүүлж чаддгүй гэдгийг ойлгодог юм байна. Зарим зүйл дэндүү гинтийн маш хурдан болж өнгөрдөг шүү дээ. Тунгалаг 2004 онд ээжигээ зүрхний цочмог шигдээсийн улмаас алджээ. Ээжтэйгээ уулзаж амьдсангүй, дэрэгдэн байж чадсангүй гэсэн гомдол харуулсал одоо ч түүний сэтгэлийн мохорт оршсоор. Манай ээж чи урлагийн хүн байсан шүү дээ. Даралтан л гээл яваад идэг болохоос зүрх гэж нэг ярьдгүй байхгүй юу. Тэгэл зүрхний шигдээс чи нөгөө гинтл намал авдаг юм бэл. Өвчтэй байгаа дэр нэг аяг цай хийгээд өгсөн бол нэг эм тариаг нь аваад хийгээд өгсөн бол хүн чинь бас шал өөр байхгүй юу. Угаасаа өвчин яалтчгүй юм болцсон газар авцсан өвчин юм чинь гэд хүн ойлгож штэ. Гинт ингээл унтаагаараа явцдаг хүн чинь хамгийн хэцүү. Төргөн дуудаал уулзах байсан байх гэж би боддог байхгүй. Тийм болохоор хүн болгон ер нь зүрхэл маш сайн хайрлж хамгаалж явах хэрэгтэй. Манай нэвтрүүлгийн эхний сэдэв зүрхний шигдээс. Нэвтрүүлгийнхээ эхэнд яагаад цаг хугацааны талаар тэгтлээ онцож ярваа гэвэл зүрхний шигдээсийн тохиолдолд хүний амьнас минут секундээр хэмжигдэж байдаг юм. Зүрхний шигдээсийн үед цаг хугацаатай уралдан эмнэлгийн тусламжийг яралтай үзүүлэх шаардлагатай байдаг. Хэрэв зүрхний шигдээс болсноос хойш 30-аас 90 минутанд багтаан тусламж үзүүлж чадаагүй тохиолдолд өвчтөн амьнасаад хавьялтай. Төрүүчийн эмэгтэй ээжид ийм л явдал тохиолдсон юм. Нэрээч зүрхний шигдээс олсон үед бид 30-аас 90 минутын дотор гадны улс оронд очиж эмчилүүлж чадахгүй шүү дээ. Тийм ч учраас бид зүрхний шигдээсийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахар шаасны нэрэмжит 3 дугаар төвийн эмнэлгийн зүрх судлалын тасгийн эрхлэгч мөнгөн үлзэн эмчийг студид урьж байна. Сайн байна та? Сайн байна. За тэгэхээр та одоо манай үзэгчдэд зүрхний шигдээсийн үед яг ямар үйл одоо ямар процесс хүний биед болдгийг тайлбарлаж өгөхгүй юу? Ямарваа нэг эргэтэн маань одоо тогтмол үйл ажиллагаа хадгалж байхын тулд одоо эргэтэн болгонд маань тогтмол цусан хангамж шаардлагатай байдаг. Үүний нэг айдлаар зүрх маань ч гэсэн тогтмол агшиж одоо бус эрхтнүүдэд цусан хангамжаар хангаж байхын тулд өөрт нь цусан хангамжуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр яг зүрхний шигдээс өвчмөний үед маань болохоор одоо зүрхийг тижэж байгаа судсууд маань бүглэрдэг. Ингэж бүглэрснээрөө одоо зүрх маань цусан хангамжинд зогсоод ингээд зүрхний маань үйл ажиллагаа бүрэн алдагдаж ирдэг. Энэ үед стенд тавих гэж нэрлэдэг байгаа нэг эмчилгээний төрөл байна те. Тэгэхээр энэ яг ямар учиртай юм бэ? Та үзэгчдэд тайлбарлахгүй юу? Тэгэхээр стенд тавих гэдэг эмчилгээ маань бол яг олон улсынхаа удирдамжаар хамгийн сүүлийн үеийн хийгдэж байгаа эмчилгээний арга болж байгаа. Энэ маань болохоор одоо бид нэр том хэмжээний артеригаа судас руу хатгалт гэж нарийнхан гуурсыг зүрхнийхээ судсан дээр авчиж байгаад тусгаж бодисыг бол дотроос нь шахаад зургийг бол авч шинжилдэг. Ингэхүү зураг авч шинжлэх үедээ бид нар одоо яг аль судас маань яг хаана нарийсан эсвэл бүглэрсэн байгааг бүрэн тодорхойлох боломжтой. Тэгэхээр энэхүү тодорхойлсныхоо дараагаар тухайн судсан дотроосоо энэ нөгөө стенд гэж нэрлэгдэж байгаа тусгай материалаар хийгдсэн тэрхүү торыг одоо дотор талаас нь тэлж судасныхаа бүглэрсэн хэсгийг бол ингээд механикаар тэлж онгойлгож өгдөг. Тэгэхээр одоо тухайн судас маань эргэж цусан хангамжаас сэргээд одоо зүрхийгээ буцаага цусан хангамжаар цусаар тижих боломжтой болдог. Өглөө босвол за ажилдаа явъя гарья да гэж бодоо сууж аваад тэгсэн биений эвгүй болоод нэг л их даарааж байгаа юм шиг нэг би ингээл эвгүй болоод байхлаар нь жоохон суугаал тэгэл цаймаа уугаал тэгэл байжсэн чил 12 цагийн үед л гентхэн зүрх хатгаал тэгээ ямар ч зогсолт өгөөгүй ойрон би ахаад амьсгаа боогдох гээд бүр ингээд сандраад чи яг ингээд хооландэр ингээд тулчаад ингээд нөгөө карант хааж байгаа юм шиг шууд ингээд хаагдаад байгаа шүү дээ. Тэгээ зүрх рүү хатгаад
ерөөс амьсгаа авах бол давах хугацаад ингээд авч чадахгүй байгаа байхгүй. Тийм учраас нөгөө 1 минут 1 удаа 2 удаа ч гэсэн амьсгаа гүйц давахын тулд гараа нь ингээд байгаа байхгүй тэр чинь. Хонгороо. Тэгэл түргэн мөргөн дуудаал түргэн нэрэл тэгэл имлэгдэл. Дэлхийд жилбэр 32 сая хүн зүрхний сочмог шигдээсээр өвдөж, түүний 2.5 сая хүн нь нас барж байна. Манай улсын хувьд ч зүрхний сочмог шигдээс цусны эргэлтийн тогтолцооны эмгийг хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байна. Зүрхний сочмог шигдээсийн тохиолдолд цаг хугацаа алдахгүй байх нь хамгийн чухал. Инфарктед. Дэш шигдээсийн засвар явуулъя. Цаашлаад 3-аас 24 цагийн дотор туршлагатай багаар эмчилгээ хийх буюу судсан доторх ажилбарыг яралтай хийж, бөгдөрсөн артерийн судсыг нээлгэж, цусны эргэлтийг сэргээснээр өвчтний амьдралыг хамгаалж, алтан амийг аварч чадна. Монгол улсын эмийн бүртгэлд 2014 оны 1 сарын байдлаар 2920 эм бэлтгэл албан ёсны бүртгэлтэй байна. Хуурамч эм бэлтгэлээс ойр дотны хүмүүсийн хамгаалаарай. Үе дамжсан шил дэглжор дэлхийд танигдсан чанар Гидеон Рихтер. Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар. Сайн байна уу та? Таныг ингээд сайхан Сайн инээгээд авчиж байна. байгааг баяртай. Баярлалаа. Сайн байна уу та? Сайн байна та. Цааш хацтай хүн ба. Одоо таны би сайн байна уу? Ямар вэ? Одоо миний өвдөх өвчнгөө их сайхан байна. Одоо алтан гартаа эмч нарын ачаар ач уянаад би өнөөдөр их өөрийгөө их азтай хүн гэж бодож байгаа шүү дээ. Тэгэл одоо өнөөдөр ачаал байхгүй надад хэвэн 90 сар бол сайхан байна. Анх ингээд зүрхний одоо ийм хүчтэй өвдөлтийг өгөөд тэгээ танд ямар мэдрэмж төрж ирсэн, ямар аимшигтай одоо айц төрж ирсэн бэ? Цаг хугацаа алдаад тэр явж явах орон чинь би өөрөө амьсгаа авч муухан амьсгаа аваад явж байгаа юм чинь. Тэр оронд би ганц ачтай. Би ач маань л нүдэнд харагдал өөрийн ирэхгүй л нүднээс нулимс асгараад ганцхан би тэр ачийг л их бодож яажсан. Одоо би ингээд хурдан очиж одоо ингэж амжиж одоо юу яахгүй бол миний энэ маа ачил одоо хийцүүлэх юм байна дөө гэж дотор бодчихсон. Тэгэхээр та бол суд сэтгэл хагалгааг хийлгэсэн тий? Тий. Хөгжил гэдэг чинь айгүй сайхан гоё юм аа. Шууд очоод 10 минутын дотор л дээрээс шинжилгээ аваад тэгэл таныхын зүрхний хурд шигдээс байна гээл. Тэгээ шууд маргааш өглөө тэр дор нэг эм өгөөл тэр нэг тариа хийгээл. Тэгээ маргааш өглөө 7 цагт ирээл шууд хагалгаанд ороод өдөр 12 1 цагийн үед гарсан. Бараг 5 цаг орчим хийгээд яасан. Миний хоороо тийм дөрвөн судас тийм юутай байна гэсэн. Дөрөв судас бүлэрсэн юм уу? Тий. Тэгээ тэрнээс хоёрын яасан. Хоёрын ингэж бөглөөг гаргаад яасан. Хоёр нь одоо жоохон юу байгаа. Бөглөнкө жоохон байгаа. Тэгтээ эм уугаад бараг зүгээр болчих واخ. Тэгтээ эм уугаад одоо 3 сард нэг удаа яхан тарна, 6 сард нэг харна гэсэн. Тэгээд яхан тараад гэрээ өөрчлөлт өгөөд сайн байх юм бол агч яахгүй. Өөрчлөлт өгөхгүй бол ахаад хаалгаан дахиад орно гэж хэлсэн. Миний чинь 4-50 гээд сүүлийн хоёрын би өөрөө даахгүй байсан шүү дээ. Тэр эмч нарын надад ойлгож хэлдээр бол хамаагүй им нөгөө зүрхнийхэн тэр цусныхын гүйдлүүдийн хаачтай юм л да судсан ганц нэг нь хаачгаад тэгээд тавьд юм байна. Нөгөө энэ талд жишээлбэл ингэж урсдаг байсан бол энэ ихэнх талд нь хаачгаад тэгээд нөгөө урсгалын зогсоочгаад нөгөө стенкан тавьд юм байна л. Тэр савсрын нэмчих сайн нэмч байсан надад. Азуулаад савсрын нэмч таарад та их азтай хүн бишээ 2 цагийн одоо саатал гарсан бол танд дээрээсээ тийм юу байхгүй. Амьд явах хэрний хэцүү байсан гэж. Тэгээд миний ойлголтоор бол энэ зүрхний шигдээс гэдэг чинь одоо дээр үеийн яриагаар бол нөгөө нэг Калапан хаана гэдэг хүмүүс ярьдэн шүү дээ. Зүрх хаагдана гэдэг. Зүрх гэнт Калапан хаагаад өнгөрчихжээ гэдэг чинь тэр л юм байдаг шүү дээ. Би яг өөрөө биеараа мэдрээд
Азтай лавсрын нэмч бүр тэгж хийсэн надад. Миний хоол бол ерөөсөө шарсан хоол тостайг л холж иддэг. Яаж хийж байгаа л тосл ууж ижил байвал тэгэл болчихдог байсан. Тэгэд эмчнэр ч юм бол тэр шарсан тийм хоол тэгэд өг тостой хоол бол ер нь тэр их нөлөөлдөг гэж байна. Тамхи их нөлөөлдөг гэж надад хэлсэн. Та их азтай хүн гэсэн. Би үнэхээр азтай хүн. Галтаа тэр эмчнэрийн буйнаар өнөөдөр би инээгээд та бүгдийнхээ хажууд ингээ байж байгаа надад үнэхээр их аз жаргалтай байна. Би их сэтгэл их өдрөг байна надад. Яг Бачлонготой адилхан маш олон хүнд ингэж амьдралыг аз жаргалыг бэлгэлж байгаа хүн бол яа харахгүй манай лавсрын эмч шүү дээ тий. Тийм ээ. Манай лавсрын эмч бол Монгол улсад ер нь нэлээд олон зүйлийг нэвтрүүлсэн анхдагч нарын нэг шүү дээ. Гентийн үхлийг сөрж 13 жилийн турш зүрхний шигдээсийн аюултай тэмцэж цаг хугацаатай уралдан үхлийг сөрн зогсож хүмүүний алтан амийг аварч буй хүн бол шайсны нэрмжит 3 дугаар төв эмнэлгийн ангиографийн оншилгоо эмчилгээний тасгийн эрхлэгч Лавгсрэн. Лавгсрэн эмч 2000 онд Францын эмчнэрийн удирдлаганд ор зүрхний титэм судасны нарийсыг тэлж тэлэгч буюу стенд тавих анхны ажилбарыг хийж судсан доторх мес аслыг Монгол эхлүүлээгүй бол зүрхний шигдээсээс үүдэлтэй хүндрэл нас баралтыг бууруулах бодит боломж бий болохгүй байлаа. Энэ л үйл явдал манай ангаах ухаан зүрх судасны мес асал, зүрх судлал, судсан доторх оншилгоо эмчилгээний хөгжилд томоохон алхам болсон түүхтэй. Тодосгогч бодисын тусламжтайгаар зүрхний титэм судасны зургийг авч титэм судасны тогтос, нарийсийн зэрэг, эмгэг өөрчлөлтийг тодорхойлох шинжилгээ оншилгоо, зүрхний булчингийн цусан хангамжийг эргэн сэргээх эмчилгээг өнөөдөр улсын хэмжээнд зөвхөн шайсны нэрмжит 3 дугаар төв эмнэлэгт Лавсрэн эмчийн удирдсан баг хийж байна. Ийхүү улсын хэмжээнд ганц баг 2-оос 24 цагийн дотор зүрхний цочмог шигдээсийн эмчилгээг хийж байгаа юм. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд энэ багийнхан титэм судасны судсан доторх оншилгоо эмчилгээг 4000 орчим хүнд хийсэн бөгөөд шигдээсийн үед үзүүлдэг яаралтай тусламж эмчилгээ буюу бөгдөрч нарийсан судсанд хиймэл тэлэгч хан тавих эмчилгээг 2000 орчим хүнд хийжээ. Та бүхэнд онцлогдож байгаа одоо өвчтнүүд маань ер нь бол хідэн яг ингэж зочмог үедээ одоо яралтай зүрхэн тусламжаар ирж гин хідэн ингэж уучлаж онцлогдоод стендэд тавилж чадж байна. Энэ их чухал асуудал. Яг одоо шигдээс авж байгаа нь бол яг хурц шигдээстэй гэж үзэх юм бол дэлхийн нийтийн стандартаар бол энийг 2 цагаас одоо 90 минутын дотор л байвал энийг одоо эмчилгээ хийж хурц үедээ ямар ч үр дагавар үлдэцгүйгээр бүрэн идэрдэг гэж ийм олон улсын стандарт байдаг. 2 цагаас одоо ер нь 6 цагийн дотор хийх юм бол одоо үр дүн сайтай. 6 цагаас цааш 24 цагийн дотор манай оронд бол зам тээвэр, харилцаа холбоо, тээвэрлэлттэй холбоотойгоор бол одоо ер нь 24 цагт багтахгүй шүү дээ. Тийм учраас бид нар бол 24 цагийн дотор хийсэн одоо яаралтай тусламжийн эмчилгээг өнгөрсөн 12,000 оны судалгаа дүнгээс үзэхэд бол дөнгөж нэг одоо 24-өөс 40% 24 цагт орж байгаа шүү дээ. 24 цаг болсон хүн 2 цаг бол дотроо ирээд онцлогоо эмчилгээгээ хийлгсэн хүний эмчилгээ авах судасны бүглэрэл онгойч эмчилгээ хийх хугацаанд бол асар зөрөө гарч байгаа шүү дээ. Тэгэхээр чинь одоо сүүлдээ удаан хугацаанд бас зүрх одоо булчин тижээлгүй байснаас болж ишмийн голомт сорвжилт үхжил үүсэх процесс улам удаашрдаг учраас бол аль болох л одоо эрт үед нь л ирэхийг зөв байлгах хэрэгтэй л дээ. Тэгэхэд ас холны одоо хаалгацсан аймагуудаас тэр байтугай Улаанбаатар хотын дүүргүүдээс ирэхэд ч гэсэн бас 3 дугаар төрийн хот хүндрэлтэй тохиолдол байгаад байна. Энэ тохиолдолд манай дээр үйл ажиллагаа явуулж байгаа нарийн мэргэжлийн эмчнэр бусад одоо 3 дугаар шатлын эмнэлэг дээр хэрвээ бололцоотой аппаратанд байвал очиж тусламж үйлчлүүлж өгөх бол бололцоо байгаа бах тийм ээ. 2 жилийн өмнө энэ аппарат багаж тоног төхөөрөмжийн талаар бас судалгаа хийсэн. Тэрүүгээр бол ер нь Европын стандартаар бол ер нь 230-аас 250 мянган хүн амд нэг ийм ангиографи аппарат иж бүрнээрээ одоо бүр совилгч эмч нартайгаа ажиллах ийм нормтой байдیں۔ Тэгэх юм бол одоо ингээд
Улаанбаатар хотод одоо сая 300 орчим хүн гээд бодоод үзэх юм бол Улаанбаатар хотын хэмжээгээр одоо 5 аппарат байхаас нааш хүрэхгүй нэ шүү дээ. Энэ дохио бол хүний амь насыг аврахын тулд цаг хугацаа хичнээн үнэтэй байгааг илэрхийлэн дуурч байгаа дохио юм. Хөдөөгийн айл өрхүүдийн нэгнээс хол, тархаа бутархаа сууршил, хот суурин газрын дэд бүтцийн зохион байгуулалт, замын төвжирдээс болж хэн нэгний амьдрах хугацаа багассаар байна. Эрхэм жолооч та түргэний машин зам тавьж өгдөггүй юм биш үз? Түргэний машин зам тавьж өгөх нь үхэлтэд тэмцэж буй хүнд амьдрал бэлэгдэж байгаа хэрэг юм. Хэн нэгний алдан амийг аврахад бидэнд хийж чадах зүйл олон бий. Замын төвчрээс одоо ингээл явуулахгүй шүү дээ. Дээр нь одоо хүмүүс зам тавьж өгдөг хүмүүс нь ховор. Урдаас тулж ирэл зогсчихдээ шүү дээ. Энэ бол хамаг юм асаач яваад хахад болдог бол тусдаа зам амтаа байдаг бол амар захаа. Тэгээд төвчрөөд ч ингээл хамаг цаг аваачих юм чинь. Одоогийн байдлаар зүрхний шигдээсийн улмаас амь наснд нь аюулд учирсан эмчилүүлэгчийг зөвхөн Улаанбаатар хотын баруун дөрөвт байрладаг 3 дугаар эмнэлэг дээр аваачиж тэнд зүрхний нарийн мэрэгжлийн эмчтэр тусламж үйлчлэгийг үзүүлж байгаа юм. Энэ тохиолдолд тухайн эмчилүүлэгчийг тээвэрлэж байгаа алсын зай эсвэл түргэн тусламжийн машин замын төвжирлээс болж саацснаас эмчилүүлэгчийн амь наснд аюул учирч болзошгүй юм а. Харин эндээс дүгнээд үзэхэд дүүрэг бүр дээр зүрхний нарийн мэрэгжлийн эмчтэр байрлаж яаралтай тусламжийг цаг тухайд нь тэнд нь үзүүлэх мөн түргэн тусламжийг үзүүлэхээр очиж байгаа манай яаралтай тусламжийн багийн эмч нарт зүрхний шигдээсийн үед хэрэгэлдэг зүрхний судсыг тэлэх, цус шингэлэх, мөн зүрхний өвдөлтийг намдаах үйлдэл бүхий эмийн эмчилгээний бүрэн иж бүрдэл байх ёстой болж байгаа юм. Монгол улсын эмийн бүртгэлд 2014 оны 1 сарын байдлаар 2920 эм бэлтгэл албан ёсны бүртгэлтэй байна. Хуурамч эм бэлтгэлээс ойр дотны хүмүүсийн хамгаалаарай. Үе дамжсан шилдэг жор, дэлхийд танигдсан чанар Гидеон Рихтер. Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар. Таны ойр орчимд хэн нэгэн зүрхний цочмын шигдээс болвол та яаралтай 103 дууд түргэн тусламж эртэл суур амьлуулах тусламж үзүүл. Цаг алдалгүй хийх таны эдгээр үйлдэл хүний амийг аврах болно. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв зүрхний шигдээс. Тэгэхээр манай ажил дээр ч юм уу за магадгүй бид гурав ингэ зогсчихлаа гэхэд хин нэг маань зүрхний шигдээсээр унчхад одоо жишээл түргэн дуудахаас өөрийг би мэдэхгүй шүү дээ. Түрүүний жишээн дээр бол одоо гинт өвдөөл. Ерөөсөө яасан мэдэхгүй хүчтэй цээжээр өвдөөл ингээл ер нь бидний үзэж байгаа кинон дээр янз бүрийн одоо ингээд тохиолдол дээр ингээд дандаа зүрхний хорс өвдөлт өгж байгаа тохиолдлыг их үзүүлдэг шүү дээ. Гинт зүрхээр нь өвдөөл ингээд зүрхээ дараад эсвэл ганц хоёр юм уугаад ингээд унж байгаа харагдчихдаг. Энэ тохиолдолд анхны тусламжийг яаж үзүүлэх талаар бид нар мэддэг л байгаа хэрэгтэй. Нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Алтан сүх эмчийг өрье. За ингээд Алтан сүх эмч. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн байна. За тэгэхээр Алтан сүх эмчээ өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол зүрхний шигдээс. Тэгэхээр та энэ зүрхний шигдээсийн үед манай одоо нэвтрүүлэг үзэж сууж байгаа жирийн одоо ард иргэдэд зөвлөгөө өгөх нь. Зүрхгийн зогсож насрахын ихэнх шалтгаан бол зүрхний шигдээс байдаг. За зүрхний шигдээс сод хүн ухаалдаад унвал та хамгийн түрүүнд ямар тусламж үзүүлэх вэ гэдэг зүйлийг бол ер нь суур амьдуулах тусламж гэдэг. Тэгэхээр суур амьдуулах тусламжийг энгийн хүн болгон үзүүлж чаддаг байх хэвээр. Гинт зүрх зогсоод 5 минут болоход л тусламж үзүүлж чадахгүй бол тэр хүн эргэшгүй хөрчлөлтөнд орчдөг. Тэгэхээр тэр түргэн эртэл та
та тэр тусламжийг үзүүлэх хэрэгтэй. Яг ямар тусламжийг үзүүлэх вэ та биднэрт үзүүлж? За энэ амьдлуулах суурь тусламж гэдэг. Аха. За шинэ гинт таны хажууд хүн ухаалдаад унах юм бол та эхлээд шалах хэрэгтэй хүнээ дуудах хэрэгтэй. За та хин бэ нэрээ хэлээрээ. Та юу болвоо яаваач гэдэг юм уу хамгийн энгийн командаар ингээд шалах хэрэгтэй. Ингээд танд хариулт өгөхгүй байвал хариулт өгөхгүй өөрөө амьсгалахгүй байгаа харагдах юм бол та энэ хүнд тусламжийг үзүүлнэ. Та энэ сургадаагүй бол та энэ хүнд тусламж үзүүлэхдээ шууд чэйжэнд нь массаж хийж болно. Чэйжэнд нь банк массаж хийж болно. За массаж хийхдээ чэйжний голд гараа байрлуулад, гараа цэх байлгаад, чэйжээ яг өвчнийхэн дээрээс цэх байхаар байлгаад тэгээд ийм байдлаар массаж хийх юм. Их хүчтэй дарах юм биш үү те? За ер нь зөвлөмжид бол болж игэл маш их хурдтай тэгээд болж игэл байдаг хүчээрээ дарах шаардлагатай гэж зөвлөдөг. Ингэснээр тэр 5 минутыг 30 минут 20 минут 30 минут болгон уртсгаж чаддаг байна. Нөгөө зүрхнийхэн цохилтыг ингээд нэмэгдүүлж өгч гэсэн үг одоо ингэж дарах чинь. Энэ зүрхэн зогссон байгаа учраас тэр зүрхийн дэмжиж шахаж өгч юм гэсэн үг. Шахаж цусны эргэлтийг одоо хөдөлгөж явуулж чинь гэсэн үг. Та гаднаас нь механикаар шахаж чинь гэсэн үг. За хэрв та сургагдсан бол суурь амьдлуулах тусламжид сургагдсан бол та төрүүчийн гараа дуудаад шалгаад ухаангүй амьсгалгүй байх юм бол зүрхэнд нь 30 удаа массаж хийх хэрэгтэй. За хурдтай хийх нь байна тийм ээ. Тэгээд 10 дээр ингээд 30 удаа массаж хийгээд за тэгээд та амьсгалын замыг чөлөөлөх хэрэгтэй. Насан турш хүмүүст хэвшлэн толгойн гидийлгээд эрүүгийн өргөөд хамрын чимхээд та тэгээд гүнзгий амьсгал аваад тэгээд амьсгалаа шалгаад ингээ 2 удаа хийгээд та үргэлжлүүлээд массаж хийх хэрэгтэй. Зүрхний массажийг 30 удаа хийнэ. 1 2 3 4 5 6 7 30-аар ингээ 2 дахь удаага болчихж байгаа. Наа тийм ингээ 30 удаа хийгээд 2 удаа амьсгал өгөөл ингээд үргэлжлүүлээд байгаа. Ерөөсөө ингээ сүлжээд байх хэрэгтэй. Энийг түргэн эртэл үргэлжлүүлэх хэрэгтэй. За би нэг удаа дараад нэг үзэх үү? За чадах нь үгүй ингээ нэгсэн те. Голд нь байрлуулаад. Та чэйжний голд гараа байрлуулаад. За байрлуулсан. За. Тохоо тэгшин байлгах. Тэгээ болж игөө та чэйжээ дээрээс нь дарна. Чэйжээрээ дарна. Ингээд үү? Үгүй. Тохоог нь уулж болохгүй. Ингээд чэйжээрээ дарна. За тэгээ чэйжээр хөдлөө шүү. За жоохон хүчтэй. Түрүүн дугуулж шиг дуурахгүй л энэ. Чи дуурсан чадахгүй юм шүү. Энэ надад гэрэл асах хэрэгтэй зөв хэвэл уг нь. Нэг л дарахгүй л энэ даа гэрлээ. Хүч бол жоохон сул байна. За ингэж байгаа одоо. За одоо чэйжээрээ. Зөвхөн чэйжээр хөдлөө шүү. Аачлаа шүү. Хамгийн гол юм бол яг хөө зүрхний массажийг л хэдий чиний эрт хийж эхлэн төдий чиний тэр хүний ам аврах боломжийг 20-30 минутаар уртсгаж чадах юм а. Түргэн эртэл урт. Тэр бодлоо амьд байлгах. Ерөнхийдөө л ухаалдчихсан хүн дээр очихл юм бол бид нар ихний ижил сэрэх гэж үзэн, харьцах гэж үзэн ямар нэг юм байхгүй бол зүрхний массаж хийж эхлэв гэсэн санаа байна тийм ээ. Чадахгүй ч юм уу буруу хийснээс болоод янз бүрийн эрсдэлтэй юм болохгүй үстэй. За хүндрэл гарч болно. За гол нь юу гэхээр цэгээ буруу авснаас болоод хавиргнууд хугарч болно. Тэгэхээр хамгийн гол юм бол чэйжний голд байх хэрэгтэй. Чэйжний голд. Тэрийг маш сайн мэдчих хэрэгтэй юм байна шүү. Өвчүүн дээрээ гараа байрлуулах хэрэгтэй. Чэйжний голд өвчүүн дээрээ гараа байрлуулах хэрэгтэй. Энэ байрлал хамгийн чухал. Тэгээ зөвхөн гарын алгаар хийх хэрэгтэй. Алга байх хэрэгтэй. Хуруунуудаараа хийж болохгүй. Зөвхөн гарын алгыг энэ дээр байрлуулчаад тэгээ массаж хийж эхлэх хэрэгтэй маа. Зүрхний шигдээсийн тохиолдолд тодорхой ямар нэгэн шинж тэмдэг илэрч эхэлж байгаа бол эмчид одоо хандна гэдэг бол хамгийн чухал зүйл юм байна. Хүндрэхгүй байна гэдэг бол маш хамгийн чухал. Тэгэхээр одоо хүндрэхгүйгээр эмнэлэгт хандаад стенд тавиулаад 10 жил болсон нэг хүнийг бид нэр одоо студид орох гэж байна л да. За энэ бол стенд тавиулаад 10 жил болсон. Тэр дундаа одоо мэдээж лавгсрын эмчийн маань эдгээж амьдрал бэлгэлсэн хүн бол 10 дунгуй юм аа. Ингээд 10 дунгуйгаа авирж байна. За сайн байна уу та? Сайн байна уу. За сайн байна уу. Саршин сайхан шинжилсэн үү? За таны үед ингээ сайн уу? За. Докторга хүндэлж хаддаг өрнө. Монгол яс. За баярлалаа. Баярлалаа. Олон түмэндээ өргөлж хүсье. Эмчилж, хойлж, тийм ээ? Эдгэрүүлж ингэж яваараа гэж. Гэлээ. За аль нэг хүүхдүүдээ энэ зихрийг телевизийн хүүхдүүдэд зихэр авсан юм аа. За тэгэхээр идэ эзнээ танд бөө гэж байдаг шүү дээ. Танд хэлээд авсан. За ингээд. За. Зүрхний өвчин чих олон янзаар өвддөг гэж байгаа. Зарим нь гатгаж өвддөг. Зарим нь одоо энэ
дал мөрөөр нь гатгаад байгаа юм шиг. Зарим нь ингээд одоо юмар дараад байгаа шиг өвддөг гэж байгаа. Миний хөл их сонирм. Ингээд хотод хорсоод байгаа юм шиг. Яхан дотор бачив даатж байгаа юм шиг. Тиймэрхүү илэрлүүд гарч байсан. Тэгээд эм угаал нөгөөх нь залуу байсан. Хөдөлгөөн хийдэг байсан. Тэгээд гайгүй болчиход байсан байлгүй. Нэгдүгээр. Хоёрдугаарт надад бас зовлон тохиолдсон. Гэрээвлийн хүн одоо таал төгссөн. Нэг 30 хэдэн настай хүүхэд маань ахын насалд орж нас барсан. Энэ явдлууд бол миний зүрхийг одоо өвдөхөд нэмэр болсон. Тэгтэл миний одоо зүрхний орох гарах хоёулаа гатуурсан. Судсал гатуураад бөглөрөхөд яг бэлэн болсон. Унахад бэлэн болсон байсан. Ингээд тэрнийг Францын эмчийн удирдлаганд ор Рим гэдэг эмч. Тэр хүний удирдлаганд ор одоо лав гүсрэн эмч гардаг хийсэн. Миний одоо тэр судас тавьсан, хиймэл судас тавьсан. За тэрнээс хойш бол ер нь одоо өвдөлт байхгүй болсон. Зовөр байхгүй болсон. Салхисөрж явж үдсэн. Хүйтэн салхисөрж явж үдсэн. Өвдгөө байсан. Одоо амьдралын сайхан зам бол ингэж энэ хүнтэй учирч эхэлсэн байхгүй юу? Тэгэл хав гүсрэнтэйгээ бас миний гараач биш л те бас. Тэгэл өөрөө ч гэсэн бас одоо эрүүл байхын төлөө зөндөө хүчин зүтгэсний үндэнд дээшлэх гэж байгаа шүү дээ. Үүнээс одоо зарим нь бол стен тавилчаад арх угаал тамхи татаал яваад байвал энэ хүн шиг 10 жил болохгүй шүү дээ. Бидний одоо хийсэн гавьяг чинь хараарч удаж болно, цагаанаар ч удаж болно. Тэр чинь энэ хүн бол цагаанаар бодож байгаа хүн биш. Тэгэхээр одоо их том хичээл зүтгэл гаргаад таны амнасыг аварсан байна. Үүний дараа та ч гэсэн өөрөөсөө энэ 10 жилийн хугацаанд бас их хичээл зүтгэл гаргаж өөрийнхөө одоо энэ зүрхийг хайрлж явсан байж таа тэгвэл тийм ээ. Тэгээ тэр тухайга та бас бидэнд хаалцаа. Тэр ийм учиртай маа. Зүрхэнд хамгийн хэрэгтэй юм бол сэтгэл санаа их тайван байх шаардлагатай. Уур уцаарыг бол одоо ирж авч хэлчихгүй. Хоёрдугаар хөдөлгөөний зогсоож болохгүй. За гуравдугаарт нь одоо хоол ундаа тохируулах. Төрөвчөө докторын хэлдэгэр одоо тамхи бол ерөөсөө аюултай байсан зүрхэнд. Тэрнийг хэрэгжилж болохгүй. Та тамхи татдаг байсан уу? Татдаг байсан. Тэгээ тамхиг бол бүр мөсөн зогсоосон. Ер нь өөр дээрээ ингээд альва зовлон бэрхшээлийг туулаад амсаа туулаад гарсныхаа дараа бол илүү ихээр ухаардаг юм шиг байна. Та бол өөрийгөө бол хоёр дахь удаага төрсөн хүн гэж бодож болох нь шүү дээ тийм ээ. Болно. За тэгээд одоо би сүүлийн үед дугуйтай дэшвэр онж байгаа. Өглөө болгон шухуудаа энэ гадаа нэг саксны талуу байгаа. Тэрэн дээр гарч тоглолтгий. За тэр бол одоо надад их хэрэг болж байгаа. Судас тэлэлт хүчил төрөгч авчиж штэ би зөвхөн тийм ээ. Тэгэхээр тэр судас чинь одоо тэлэлт явагдаад байна штэ. За энийг юу гэж хэлж байгаа нэхлээр одоо ер нь одоо бидний үеийн насныхан ер нь залуучууд та андарч гисэн хөдөлгөөн зогсоож ирэх шууд. Хөдөлгөөн бол маш хэрэгтэй юм байна. Ажил хийн. Одоо цааш бас хэдэн жил ажиллах нөөц байх шиг байна. Ажлыг бол зогсоох. Хүч байна, энерги байна. Одоо эрүүлдсэн байна гэж юу. Хөдөлгөөн ихтнээс болоод ихэд ачаал энэ төр ах энэ төр гэж юм байх уу? Зүгээр сонирхолтой санагдлаа л да. Их л спортоор хичээлдэг юм байна шүү дээ. Энэ тавьсан юм яг өөрийнхөө хүний судас биеийн зохицоод яг өөрийнх нь идэрхтэн болтол одоо наацх нь 4 сар, цаацх нь 6 сар. Тэгэхээр энэ 6 сарын хугацаанд бол хөдөлгөөний ачаал эм танг бол яг эмчийн заавраар хэрэгжилчих хэвээр. Тэгээд тэрнээс хойш бол ачаал баг нэмэгдсээр байгаад өөрсдийн хорт сурчлыг хайж чадах юм бол энэ шиг л бол. Хэтрүүлж болохгүй юм шиг ачаал. Одоо 5-6 жилийн болсны дараа пресэнд орсон. Хүн энэ биеийн тамир гэдэг чинь бас нэг хүнийг их сэтгэлийг их өөргөдөг гэдэг юм. Нэг сургуультаа нохоог өтөлсөн хүүхэд хэтрүүлж ороод ирэхгүй юу? За. Гэсэн нөгөө сургуультаа нохоотой шивээ тоглоод. Хоккей тоглоод. За. Тэгсэн чинь хүчирээр бүх үеийн хөлс гарсан. Тэр биш ямар 18 биш шүү дээ. Одоо хөлсөн хүн ч одоо нохоотой тоглоно гэдэг чинь арай дэндэж байгаа үү тийм ээ. Гүшүүн хүүхэд хоёр адилхан мчдаг юм шүү. Тэгээд нөгөө нохоотой тоглоо хөлсөн амар ах гад дугныхаа үд дээр сууд байсан чинь.
юм холдоол. Шүлж шүү. Ачаал Тийм байна. Яхан хит ачаал. Цус олохгүй болдгоо байлгүй. Ойрын олон жил Тэгээ юу ачаал гэсэн байна шүү дээ. Ордон яаж ингэ хажууд нэг лам хуун гэхгүй. Тэгээд дороос хэрэгчт юм. Хэрвээ тэр юу байсан бол ямар нэгэн одоо өөр юугаар яасан бол дөрөв маш. Тэр одоо Ардангуй бол эмнэлгийн хяналтанд байгаа юу? Очиж үзүүлж байгаа юу? Ерөнхийдөө 10 жил болсон юм чинь гээд гайг болсон уу? Үзүүлэг яг. Өөр та хоёрыг сайн найзууд болсон уу эсвэл? Өнгөрсөн сая одоо энэ зүүн юу яасан? Франц эмч маань ирсэн. За. Тэгээ энэ эмч маань дуудаад Франц ирсэн шүү. Та хоёр уулзсан. Тэгээ ургуулаа уулзсан. Дөрүлээ зураг авахсан. 9 сар намтайгаа ирсэн. Уулзаад үзүүлээд Франц эмчүүд их баярлж байгаа шүү. Одоо үнэхээр одоо ийм одоо 10 жил болсон ийм хүн бас ирж уулзаж ингэж юу хийж байгаа. Монголчууд бас хүн чанар сайтай бас хүнд юм чинь ийм одоо өвчтний эдгэрсэн өвчтний харахаар юм чинь баярлалаа шүү. Яг үнэ. Их сайхан холбоо үүссэн юм байна. Ерөнхийдөө бол манай эмч эмнэлгийн ажилчдын одоо ганц бахархах зүйл бол эмшиж эдгэрүүлсэн усуудаа эргээд уулзах хамгийн сайхан гэж хэлнэ шүү дээ. Тэгэхээр үнэхээр сайхан юм. Та хоёрыг ч гэсэн харахад одоо битээрт бас манай магадгүй үзэгч гэсэн сайхан бахархах сэтгэл төрж байгаа хаа. За баярлалаа. Аз жаргалтай удаа наснараа гэж ерөөлөө. За баярлалаа. Энд чинь ганцхан хүний ажил биш хамт олонний ажил байдаг шүү дээ. За та бүхэндээ баярлалаа. Эрүүл энхийг хүсье. За танд гэлээ. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Тухайн хувь хүнд ямар шинж тэмдэг илэрвэл зүрхний шигдээс гэж магталж эмнэлэгт очих шаардлагатай байдаг юм бэ? Чэйжний хэсэгт хүчтэй өвдөж болно. Чэйжний хэсэгт хүчтэй өвдөлт. Гинтийн штэ. Гинтийн чэйжд хүчтэй өвдөлтөж болно. Тэр нь чэйжин дээр нь дараад байгаа юм шиг. Амьсгал авахд хүнд байгаад байгаа юм шиг. Дээр нь дараад байгаа юм шиг. Тэр нь хоолоо боогод байгаа юм шиг мэдрэмж төрж болно. За зүүн гарлуугаа дамжиж болно. Ирүү рүүгээ бас дамжиж болно. Хүндрээд шүдэгдээд байгаа юм шиг ирүү рүүгээ, хүзүү рүүгээ. Эсвэл ард аль нуруу руугаа бас дамжиж болно. Нуруу руугаа дамжиж болно гэсэн. За ийм шинж тэмдэг илрээд энэ удаан хугацаагаар үргэлжлээд эхэлвэл маш яралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй. Болж игэл хөдөлгөөнөө баг байлгах хэрэгтэй. Гэрт чин аспирин байдаг бол одоо аспирин жажилж уух хэрэгтэй. Чэйжэр өвдөх шинж илэрхийлэл юм бол яралтай эмнэлэгт хүрч зүрхний бичлэг хийлгэж тэрийг таны амь насанд аюултай юу үгүй юу гэдгийг тодруулах шаардлагатай. Ингэхгүйгээр хугацаа алдаад гэртээ байгаад ах юм бол тэр хүмүүс нэг үсэн зүрхнийх нь болчихно бүр сосгүй болоод үхчээд тэгээд дуусныхын дараа тусламж үзүүлэхэд тэр хүн бол тахир дутуу болно гэсэн. Эсвэл зүрхний дутагдaltaй болно. Эсвэл амь насаа ч алдаж болох юм. Эхний 30-аас 90 минутын дотор тусламж үзүүлвэл илүү их үр дүнтэй байж болно. Тэгээ хамгийн садлын хугацаа бол 12 цагийн дотор бол өвдөж эхэлснээс хойш тусламж бол үзүүлсэн байх шаардлагатай болно. Ингэвэл та тахирлуулахгүй амь аврагдана. За тэгэхээр бид өнөөдөр ямар ч байсан зүрхний шигдээс эрсдэлтэй байвал ямар шинж тэмдэг илэрх вэ? За зүрхний шигдээстэй цочмог шигдээс боллоо гэхэд ямар тусламж үзүүлэх вэ гэдгийг мэддэг боллоо. За их баярлалаа танд. Ажлын амжилт хүсье. Хүний зүрх зангидсан гарын дайтай булчинлаг эрхтэн. Өдөрт 100 мянга гаруй удаа цохилдог учраас 70 настай хүний зүрх дунджаар 2 тэрбум удаа цохилсон байдаг. Зүрх минутанд дунджаар 5 галлон цус шахдаг. Харин цус хүний биеийн дэх артер, вен болон нарийн хялгасан судсуудаар дамжин эргэлздэг. Хүний биеийн дэх бүх судсуудыг уртаар нь дэлгэн нийлүүлбэл 96.5 сая км буюу дэлхийн бөмбөрцгийг 2 удаа тайрхууц хэмжээтэй урт болно. Монгол улсын эмийн бүртгэлд 2014 оны 1 сарын байдлаар 2920 эм бэлдмэл албан ёсны бүртгэлтэй байна. Хуурамч эм бэлдмэлээс ойр дотны хүмүүсийн хамгаалаарай. Үе дамжсан шилдэгжор дэлхийд танигдсан чанар Гидеон Рихтер. Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар. Манай нэвтрүүлгийн нэр 120 гэдэг энэ тоовол эрүүл хүний цусны даралтын хэвийн хэмжээний үзүүлэлт юм. Даралтаа хэвийн байлгаж эрүүл саруул байхад чухал нөлөөтэй зөвлөгөө мэдээлэлээ одоо хүргэе. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань гол сэдэв бол зүрхний шигдээс өвчин байгаа. За тэгэхээр зүрхний шигдээс үүсгэхэд ер нь альва зүрхний өвчлөл үүсгэхэд хоол хүнс чухал нөлөөтэйг бол бид бүхэн мэднэ. За түүн дотроо өнөөдөр би тэгэхэд тосны хэрэглээний талаар онцлон ярихаар шийдээд байна. Хүний бие организмын үйл ажиллагаанд өөх тос тодорхой хэмжээгээр зайлшгүй шаардлагатай байдаг.
Гэхдээ амьтны гаралтай буюу хансан уг тосыг хоол хүнсэндээ хэрэглэх нь цусан дахь холестериний хэмжээг нэмэгдүүлж, зүрх судасны өвчин тухайлбал артерийн даралт ихсэх, тархинд цус харвах, зүрхний шигдээс үүсэх нөхцөлийг бий болгодог юм. Тиймээс амьтны гаралтай уг тосны хэрэглээ болон даалд уг тос агуулсан бүтээгдэхүүн болох майнууз, зайдас зэргийн хэрэглээг хязгаарлах нь таны эрүүл мэндэд тустай. За тэгэхээр амьтны гаралтай тос, урамлын гаралтай тоснаас юугаар ялгаатай гэдэг л одоо үзцгээе. За бид хэд яах нь хоол хүнсээр биднэрт амьтны гаралтай уг тос орж ирлээ. За амьтны гаралтай уг тос маань хоол хүнсээрээ дагаад судцаад дагаад ингээ яваад орлоо. За ингээ харахаар энд юу харагдаж байна? Энэ бол судасны маань хананд уг тос маань аалцсан байгаа нь харагдаж байна. За одоо энэ энэ болохоор ургамлын тос шүү дээ. Энд ургамлын тос байгаа тань тийм ээ. За өөрөөр хэлбэл энэ яаж нөхөр нөгөө яриад байгаа судсанд тосны бөөгнөрл үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл холестерин алдна гэж ингэж ойлгож бид нар болох нэ. За тэгэхээр бид нар энэ холестериныг биеэс хөөж гаргадаг бодисууд бас байдаг бах нэ яд гэрлээ. Тэгэхээр хоёулаа тэр талаар жаахан мэдээлэл өгөх үү. За тэгээ. Америкийн эрдэмтэд халуун ногоо болон түүний ач холбогдлын талаар судалгаа хийж хүнсэнд өргөн хэрэглэгддэг сармис, шанцай, халуун чинжүү, карри, цагаан гаа зэрэг нь хурц тостой хоолыг дээд зэрэгэ шингээдэг болохыг тогтоожээ. Мөн эдгээр нь хоол шингээгээ зогсохгүй цусны эргэлтийг сайжруулж зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг байна. Хэд их өөх тостой хоол идэх нь зүрх судасны өвчин үүсэх гол шалтгаан болдог юм. Өөх тостой хоолыг шингээхэд бүлээн ус хамгийн тохиромжтой. Өөх тос ходоодонд ороод бусад хоол хүнсний дээгүүр хөвж боловсрохтой нарийн гэдэс нь хамгийн сүүлд ордог. Хэд их тостой хоол идснээр энэ үйл явц удаашарч ходоод гэдэс хямардаг. Тиймээс ходоодон дах өөх тосыг бүлээн усаар даруулах нь сайн нөлөөтэй. 2 аяга бүлээн усыг багаар залгилж уусны дараа бодисын солилцоо сайжрах болно. Эслэг агуулсан хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа бүхий л төрлийн жимсг нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж тостой хоолыг хурдан шингээхэд сайн нөлөө үзүүлдэг юм. За тэгээ хоёулаа одоо эслэг яаж одоо судснаас тосыг гадагшлуулж байгаа талаар туршилтаа бас үзүүлье. За энэ бол бидний цуснд байгаа. Судсан дотор байгаа өөх тос холестерин. Одоо бидний энэ барьсан байгаа бөмбөлөг болвол гаднаас орж ирж байгаа эслэг гэж төсөөлье. За судасны ханаар эслэг ихтэй бүтээгдэхүүн орж ирлээ. За эслэг яах нь судасны хананд наалтсан өөх тосыг маань хамаад аваад явж байна. Ихэнх өөх тос маань хамагдаад яваад өглөө. Эслэг ихтэй бүтээгдэхүүнийг зөвхөн өөх тос хэрэглэсэн үедээ биш өдөр тутамдаа амьдралдаа хэрэглэх нь бол чухал ач холбогдолтой шүү. За тэгэхээр сая бид нар ерөнхийдөө хоол хүнсийн талаар ярьлаа. Одоо тэгвэл яах нь өдөр тутам бид нар ямар дасгал хөдөлгөөн хийвэл зүрх судасаа хамгаалах талаар од гэрэл маань зааж өгье. За од гэрлээ дасгалаа яа. Зүрх судасны үйл ажиллагаанд сайн хэцэн ирнэ хийхэд маш энгийн тийм дасгалыг одоо үзэгчдэд заах гэж байна л да. За энэ бол гараа урагшаа та ингээд сунгаад та дагаад хийж болно шүү. За ингээд урагшаа сунгаад 10 удаа чанга маш идэвхтэйгээр атгахад тавина. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За одоо гараа алдлаад 1 2 3 4 5 6 7 8 9 10. Дээшээ өргөөр 1 2 3 4 5 6 7 8 9 10 гээд урагшаа одоо бол 50 удаа хий. За ингээд энэ маягаар та энэ дасгалыг урагшаа 10, хажуу дээшээ 10, дээшээ 10 ингээд ахиж урагшаагаа 50 удаа маш идэвхтэйгээр гараа ингэж атгаж тавьснаар таны зүрх судасны үйл ажиллагаа сайжирна. Энэ бол зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх бас нэг хүчин зүйл болох юм аа. Та тэгэхээр хоол хүнсээ бодохоос гадна өдөр тутмынхаа амьдралын хөвшлийг ч гэсэндээ эрүүл байхад маш их анхаарах хэрэгтэй. Бид нэг ажиллаж байхад, тоглож амарч байхад, хөдөлж явж байхад гэд ямар ч үед зүрхний зочмог шигдээс тохиолдож болно. Гинтийн үхэл төрүүдэг энэ эрсдлийг даван туулахын тулд цаг алдалгүй түргэн тусламж дуудаж, суурь амьдлуулах тусламж үзүүлэх шаардлагатай. Ийхүү 30-аас 90 минутын дотор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж чадсанаар өвчтний амь насыг аврах боломжийг нэмэгдүүлнэ. Зүрхний булчингийн цусан хангамжийг сэргийлэх эмчилгээг улсын хэмжээнд шасны нэрэмжит 3 дугаар төв эмнэлгийн зүрхний шигдээсийн болон ангиографийн оншилгоо эмчилгээний дасгийн мэрэгчсэн эмч нар амжилттай хийж байна. Зүрхний цочмог шигдээс болж хүндрэхгүй тулд та эрүүл мэндэд анхаарал тавьж, хорд зуршлаас татгалзаж, урьдчилан сэргийлэх хүслэгт хамрагдаж, эмчийн зөвлөгөөг дагаарай. Өөрийгөө хайрал, амьдралаа хамгаал, бусдад тусал. Үзэгч та бүхэн зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хэрвээ та тамхитдаг бол тамхиа одооноос өнөөдрөөс хаяарай. Мөн идэвхтэй дасгал сургуулилт хөдөлгөөн хийж, илүүдэл чингээ хасаарай. Мөн зохистой хооллоорой. Энэ бүхнийг ойр дотныхондоо зөвлөөрэй.
Зүрхний шигдээсийн насваралтыг бууруулах талаар ямар боломж, ямар арга зам байгаа гэдгийг бид ярилцах хэрэгтэй. Үүнд энгийн иргэд яаж оролцох, эрүүл мэндийн байгууллагууд яаж хичээх, мөн үүнийг төр зэсэг яаж бодлогоор дэмжих тал дээр бид бүхэн ярилцах хэрэгтэй байна. Асуудал бүхэнд шийдэл байдаг. Тиймээс зүрхний шигдээстэй холбоотой асуудал болон шийдлүүдийг бид бүхэн эрүүл мэндийн нэвтрүүлэг 120 ток шоугаар та бүхэнд хүргэх болно. Ингээд манай нэвтрүүлгийн цахим хуудас болоод Facebook хуудасуудаар та бүхэн асуулт болон саналуудаа илгээгээрэй. Нэвтрүүлэгтээ оролцсон бүх орцогчдоо баярлалаа.